За өгөгдсөн дамнуурын C сул үзүүр дээр үүсэх эргэлтийн өнцөг дахилтыг тодорхойлох бодлого байгаа. Тэгэхээр өмнө бид нар болохоор огтлын арга ашиглаад хөндлөн хүч болон гулзаалах момент эфирийг бол байгуулчихсан. За эндээс харах юм бол энд харагдаж байгаа зүйл бол бидний харуул гулзаалах момент эфир байна. Тэгэхээр гулзаалах момент эфир болохоор энэ бид нар C цэгийн дахилт эргэлтийн өнцөгийг тодорхойлох граф гаргахад бол ашиглагдана. За яаж ашиглах юм бэ гэхээр өгөгдсөн дамнуурыг хуурмаг дамнуур болгож солиод хуурмаг дамнуур дээр гулзаалах момент эфирээр ачаалдаг байгаа. За тэгэхээр энэ хуурмаг дамнуурын одоо хэлбэр бол үндсэн дамнуураас жоох ялгаатай харагдаж байгаа шиг байна тийм ээ. За яагаад ялгаатай зурсан юм бэ гэхээр сул үзүүр мань зоолтон бэхлэгээ буюу хөдөлгөөнгүй бэхлэгээ бол солигддог. За хөдөлгөөнтэй нугасан талбар болохоор завсрын нугас болж солигддог. Ийм ялгаатай байгаа. За тэгээд үндсэн дамнуурыг бид нар хуурмаг дамнуур болгоод энэ дээр өөрчилсөн байх шиг байна. За энэ дээр болохоор гулзаалах моментын эфирийг энэ дээр бол ачаалчихсан. За ачаалсныхаа дараа бид нар тэнцүү үйлчлэгч гэдэг зүйлийг бол олох шаардлага гарч ирдэг. Тэнцүү үйлчлэгч гэдэг нь болохоор омег 1, омег 2, омег 3 гэж тэмдэглэгдэж байгаа. Гэх мэтч ингээд цааш нь тэмдэглэж болно, хэдж үйж болно. За тэгвэл энэ омегууд гэж яг юу юм бэ гэж. Тэгэхээр хүндийн төвд нь харгалзах одоо тэнцүү үйлчлэгч буюу нэг мэсэнд ачааныхаа талбайг тодорхойлж ийн гэсэн санаа юм л да. За тэгвэл энэ дүрсийн хувьд бид нар одоо хүндийн төвний хэлбэр олдох дүрсэд хуваахын тулд энэ тасархай шулуунаар ингээд холбоод өгч байгаа. Тэгэхээр нэг тал дугуй, нэг тэгшөнтөгт гурвалжин болоод энэ дүрс маань яах нь. За бий болж байгаамаа гэсэн санаа. За тэгвэл омег 1 гэдэг бол энэ тал дугуйн хүндийн төвд харгалзах тэнцүү үйлчлэгч гэж ярьж болно. Харин омег 2 гэдэг нь болохоор энэ доор байгаа өөрөлдвөл нэмэлтээр бид нар энэ одоо хүндийн төвний хэлбэр олохын тулд энэ нэг ингэж хуваасан байдаг. За тэгвэл энд байгаа гурвалжингийн одоо хүндийн төвд харгалзах тэнцүү үйлчлэгч болно гэсэн. За тэгвэл тэнцүү үйлчлэгч буюу омегуудын одоо энэ чиглэлийг яагаад эсрэг чиглэлд авчваа гэж. Тэгэхээр энэ омег буюу тэнцүү үйлчлэгчийг хүндийн төвөөсөө гадна тийш нь бид нар чиглүүлж авдаг. Тэгэхээр өөрөөр тал дугуйн одоо суур нь бол энэ гэж үздэг. Суураасаа гадна тийм ээ. Тэгэхээр суураасаа гадна тийш нь үзвэл омег 1 дээшээгээ. За энэ гурвалжингийн суур нь болохоор энэ цинкер зураас байна гэж үзвэл суураасаа гадна тийш нь гэж үзнэ. За тэгвэл энд байгаа 1 м хэсэг дээр байгаа энэ одоо эфир дээр харах юм бол за энд болохоор тэгшөнцөгт гурвалжин байна. Тэгэхээр тэгшөнцөгт гурвалжингийн суур нь мэдээж энэ байж тарах байх. Эндээс гадна тийш нь ингээд авчиж байна гэсэн. За тэгвэл эндээс би реакцийн хүчийг нэг доош нь авчиж байгаа. Яагаад доош нь авчих вэ гэхээр ихэнх омег гэдэг ачаал дээшээ байгаа учраас түүний эсрэг байх болов уу гэж төсөөлөө А цэгийн реакцийг доош нь авчиж байгаа. За тэгвэл энэ дээрээ болохоор энэ хэсэг маань ерөнхийдөө доош нь чиглэлтэй байгаа учраас омег 1, омег 2 гэсэн одоо моментоос орж ирж байгаа. Уулзалт моментоос орж ирж ачаанаас орж одоо ачаа маань доошоо чиглэлтэй байгаа учраас С цэгийн реакцийг дээш нь авсан. За мөн С цэгийн моментийг дээш нь авчиж байна гэж үзье. Тэгэхээр яг энэ систем дээрээс бодлого шууд бодъё гэхээр нөхцөл бол жоохон төвөгтэй болчихоо. Яагаад гэвэл гурван үйл мэдэгдэгчтэй болчихжээ гэсэн үг. Тэгэхээр бид нар хоёрхан нөхцөл байгаа. Энэ хоёр нөхцөл дээр моментын тэгшлэг бичлээ гэж үзэх юм бол нэг тэгштэл дээр хоёр үйл мэдэгдэгч, нөгөө тэгшлэлээр мөн ялгаагүй хоёр үйл мэдэгдэгч гараад ирнэ. Тэгэхээр эндээс бид нар үйл мэдэгдэгчийг олох бол жоохон төвөгтэй болж байна. За тэгвэл нэгэнд өгөгдсөн дамнуур дээр завсрын нугас байгаа тохиолдолд бид нар завсрын нугасаар нь хоёр салгачдаг. За хоёр салгаад өөрт нь одоо хамааралтай ачаануудын энэ дээр бол байршуулсан байна. Өөрөөр хэлбэл 1-р дамнуур нь 6 м урттай, 2-р дамнуур маань 1 м урттай. За 6 м урттай дамнуур дээр омег 1, омег 2 гэсэн ачаа ороод ирж байна. А 1 м урттай дээр болохоор омег 3 гэсэн ганцхан ачаа орж ирж байна гэсэн. Тэгвэл бид нар 1-р дамнуур дээрээс бодлогыг бодоод цааш нь одоо 2-р дамнуур шилжсэн зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2-р дамнуур дээр бодъё гэж үзэх юм бол энд байгаа Б, С гэсэн цэгүүд дээр үүсэж байгаа дахиад 3 үйл мэдэгдэгч 2 цэг дээр гараад ирж байна гэсэн. Тэгэхээр үндсэн одоо энэ хуурмаг дамнууртай яг ижил болчихж байгаа учраас энэ бас л бодох боломжгүй. Тэгэхээр бид нар энэ 1-р дамнуур дээрээс А цэгийн реакц, Б цэгийн реакцыг олчих юм бол энэ хоёр маань эсрэг чиглэлтэй ижил хэмжээний байдаг учраас энэ Б цэгийн реакц олдсон гэж одоо ойлгож болно гэсэн. Тэгвэл энэ олдсон юм бол энэ хоёрыг олж болно гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол ерөнхийдөө энэ байгаа С цэг дээр үүсэж байгаа дахилт эргэлтийн өнцгийг олохыг зорж байгаамаа гэсэн. Тэгвэл бидний номер 1 зорилго болохоор 1-р дамнуур дээр үүсэж байгаа реакцийн хүчийг олсноороо 2-р дамнуур руу шилжиж болох юмаа гэж ойлгож болж байна гэсэн. За тэгвэл энийг бодохоос өмнө бид нар эхлээд юуг олох хэрэгтэй вэ гэхээр омег 1, омег 2, омег 3 гэсэн тэнцүү үйлчлэгчнийг олно. Энэ тэнцүү үйлчлэгчийг түрүүн би тайлбарласан хүндийн төвд харгалзах ачаа гэж шууд нэрлэж болно. За тэгвэл манайхаар омег 1 гэж юу юм бэ гэж. Омег 1 бол энэ тал дугуй гэж. Тэгэхээр энийг бодох юм бол Q L-ийн кубыг хуваах нь 12 гэсэн томьёогоор бодогдно. За Q гэдэг нь манайхаар 10, L гэдэг нь 6-гийн куб хуваах нь 12 гэж бодно. Тэгэхээр манай тохиолдолд энэ хоёр 180 гарах юм байна. Тэгэхээр манайхаар 180 кН үржих нь метр квадрат гэж гарна гэсэн.
За тэгвэл одоо омег 2-ыг болъё. Манайхаар омег 2 гэж яг юу юм бэ гэж. За тэгвэл манайхаар омег 2-ыг болно. За омег 2 гэдэг нь болохоор энд байгаа гурвалжингийн талбай гэж үзсэн. Тэгэхээр энэний өндөр нь 30, суур нь 6 гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл 30-ыг үржих нь 6, хуваах нь 2 гэж үзсэн. Тэгэхээр 180-ыг 2 туваахаар 90 гарах болов уу гэж бодож байна. Тэгэхээр манайхаар 90 килоньютон метр квадрат гарна гэсэн. За тэгвэл дараах тохиолдолд энийг ол гэсэн үг. Тэгэхээр манайхаар омег 3 гэсэн үг. За тэгвэл манайхаар омег 3 гэдэг нь энэний өндөр өөрөөр хэлбэл ачааны өндөр 3, суур нь 1 байгаа. 30-ыг 3 биш 30 тийм ээ. 30-ыг үржих нь 1, хуваах нь 2. Тэгэхээр эндээс манайхаар 15 килоньютон метр квадрат гарна гэсэн. За ингээд бид омег 1, омег 2, омег 3-уудыг тодорхойлцсон. За тодорхойлцсон учраас одоо реакцийн хүчүүдийг тодорхойлж болно гэсэн. За тэгвэл манай тохиолдолд эхлээд шууд А цаг дээрээс явчих. За А цаг дээрээс явлаа. Тэгэхээр манайхаар MF А тэнцүү тэг гэж үзье гэж. За F гэдэг нь хуурмаг гэдгийг илэрхийлээд байгаа. За тэгвэл А цагийг тойроод омег 1 нар зөв тойрч байна. Омег 2 нар зөв тойрч байна. Омег 1 нар буруу тойрч байна. Харин B цагийн реакц нар зөв тойрч байна. Тэгэхээр нар зөв тойрч байгаа бид нар нэмэхээр авчдаг. Нар буруу тойрч ивэл хасгаар авна гэсэн. За тэгвэл манай тохиолдолд хамгийн алт цагаас нэвчихье. За тэгвэл А цагийг тойроод RFB маань нар зөв тойрч байна. Тэгэхээр бид нар энийг юугаар авах нь нэмэхээр авах юм шүү дээ, тийм ээ. За тэгвэл манайхаар RFB үржих нь мэдээж 6 гэж орж ирнэ. За дараа нь омег 2 чиглэл адилхан тэгэхээр тэмдэг ижил гэсэн үг. Тэгэхээр манайхаар омег 2. За мөрн хэд вэ гэж. Тэгэхээр энэ хоорондын зайг олно гэсэн үг. Тэгэхээр гурвалжингийн хөндийн төв медалуудын огтлцлаар байдаг. Гэхдээ тэгшүүн зүйн гурвалжингийн хувьд болохоор 3-1, 3-2 гэж үздэг. Тэгэхээр 3-2 зай гэдэг бол 4 м зай байна гэсэн. Үнийг үржих нь 4 м зай гэсэн үг. За дараа нь омег 1 хасах чиглэл дээр гэж байна. Хасах нь омег 1 үржих нь. За тэгвэл энэ тал дагуу гэж үзвэл хөндийн төв нь Т хагас дараа байна уртынхаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл 6 м гэсэн үг. Тэгэхээр үнийг хуваах нь 2 буюу Т хагас нь гэхээр 3 юм аа гэсэн. Тэнцүү Т юм аа гэж үзье. За эндээс юу олдож болох вэ гэхээр B цагийн хуурмаг реакц олдож болж байна. Тэгэхээр RB тэнцүү. За тэгвэл тэмдгийн дүрм ёсоор тэнцвийн тэмдгийн нөгөө талд бол энэ болохоор нэмэх, энэ болохоор хасах болчих юм байна. Тэгэхээр омег 1-ийг үржих нь 3 болно. 3 омег 1 гэсэн үг. Манайхаар 3 омег 1. За үүнээс хасах нь 4 омег 2 үүнийг хуваах нь 6 болоо гэсэн. 6 тэнцүү гэж. За тэгвэл манайхаар омег 1 гэсэн 180. 180-ийн 80-ыг 3-аар хожуулах юм байна. За үүнээс хасах нь омег 2 гэж байна. Омег 2 чи өөрөө 90 байгаа. 90-ыг 4-оор хожуулээд 6 туваана гэсэн. За тэгвэл RFB манайхаар эндээс 30 гарна гэсэн санаа. 30 килоньютоны үржих метр квадрат гарч байна гэсэн. За ингээ B цагийн реакц маань 30 гарлаа. За тэгвэл одоо бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр А цагийг бас тодорхойлж болно. За тэгвэл А цагийг тодорхойлно гэж үзэх юм бол B цаг дээр нь бичиж болж байна. B цаг дээр нь тэнцүү тэг. За B цагээс хамгийн алт цаг нь А цагаас эхэлчихье. А цаг дээр бичихэд А цагийн реакц маань нар буруу тойрж байгаа учраас хасах тэмдэгтэй А цаг үржих нь 6. За дараа нь омег 1 нар зөв тойрж байна. Тэгэхээр нэмэх нь омег 1 үржих нь 3 гэж бичиж болж байна. За омег 2 нар буруу тойрч байна. Тэгэхээр хасах тэмдэгтэй омег 2 үржих нь энэ хоорондын зай мэдээж 2 байгаа. 2 м тэнцүү тэг гарах юм а гэсэн. За тэгвэл эндээс бид нар юу олж болох вэ гэхээр А цагийн хуурмаг реакцийг тодорхойлж болно. За тэгвэл манай тохиолдолд энийг бичихтэй 3 омег 1. За үүнээс хасах нь 2 омег 2 хуваах нь 6 гэсэн. За 3 омег 1 гэдэг бол 180-ыг бол 3-аар хожно гэсэн. Тэгэхээр 540 юм шиг байна. Омег 2 чи өөрөө 90 байгаа. 100 2-оор хожвол 180 гэсэн. За тэгэхээр
эндээс хэд гарах вэ гэхээр 530-аас 180-ыг хасаад 6 тоохно гэсэн. Тэгэхээр манай тохиолдолд энэ манайхаар 60 кНм метр квадрат гарна гэсэн. За ингээд бид нар А, Б, С-ийн хуурмыг реакцийг тодорхойлсон учраас одоо 2 дугаар дамнуур руугаа шилжиж болно гэсэн. За 2 дугаар дамнуур руу шилжихдээ харах юм бол энэ бид нар С цэгийн реакцийг шууд олж болно. Яаж болох вэ гэхээр Y тэнхлэгтэй нь болохоор шууд форексч болно гэсэн. За тэгвэл 2 дугаар дамнуур дээр бид нар Y тэнхлэгтэй харьцангуй форексч нэ гэж үзвэл за хуурмаг дамнуур явж байгаа учраас F тэгээд Y индекс авчи. Дээшээ чиглэлтэйг нь бид нар нэмэхээр авдаг. Тэгэхээр манай тохиолдолд RF B бол нэмэх, доошоогоо омега 3 байна. Хасах нь омега 3. За дээшээгээ нэмэх нь RF C гэж байна. Энд дээр бол момент орохгүй. Энэ тэнцүү T гэж. Тэгэхээр эхний хоёр зүйл мэдэгдэж байгаа. Тэгэхээр бид шууд C цэгийг олж болно гэсэн. Тэгэхээр манайхаар RF C тэнцүү. За тэгвэл бид нар эндээс юу гэж бодчих юм болох юм бэ гэхээр омега 3-аас хасах нь RF B гэж үзсэн. Тэгэхээр манайхаар омега 3 чи өөрөө хэд байгаа юм бэ гэж. Тэгэхээр 15 байгаа юм байна. Харин B цэг реакц чи өөрөө 30 байгаа юм байна. Тэгэхээр 15-аас 30-ыг хасах тэмдэгтээ 15 кНм метр квадрат гарч байна гэсэн. За ингээд бид нар С цэгийн хуурмаг реакцийг тодорхойлсон. Үүний дараа бид нар яаж болох вэ гэхээр С цэг дээр бүгдээ моментын төгсөлт биччих юм бол MC олдож болно гэсэн үг. За тэгвэл манайхаар сума MFC тэнцүү T гэж. За тэгвэл С цэгийг энд байршууллаа тийм ээ. Энд С цэгийг тавьчихъя. За С цэгээс хамгийн алс цэг гэвэл RFB байж байгаа шиг байна. За тэгвэл манайхаар RFB. За тэмдэг нь нар зөв тойрж байгаа учраас нэмэхээр авчихлаа. Энэ хоорондын зай мэдээж энэ дээр харах юм бол за энэ манайхаар 6 м, энэ манайхаар 1 м байсан. За тэгвэл өнийг үржих нь 1 болтоо гэсэн. 1 болтоо гэсэн. За дараа нь омега 3 хүч хасах тэмдэгтэй омега 3. За энэ хоорондын зай гэж. Тэгэхээр энэ чинь 3-ны 2 L гэсэн үг. Тэгэхээр 3-ны 2 L гэсэн үг. 3-ны 2 L нийлүүлээ 1 м. За тэгвэл 3-ны 2 L гэж үзнэ. За дараа нь мэдээж энэ С цэг реакц орохгүй одоо момент орж ийн. Тэгэхээр хасах тэмдэгтэй гэж орох болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл энэ нар буруу тойрж байна гэсэн. MF C тэнцүү T гэсэн. Эндээс бид юу болж болох вэ гэхээр NF MFC болж болоо гэсэн. За тэгвэл тэмдгийн дүрм энэ дээр хэвээр болчихно гэсэн. Манай тохиолдолд энэ хэд болох юм бэ гэхээр RFB ч өөрөө 30 байгаа гэсэн. Омега 3 гэдэг чинь өөрөө 15 байгаа гэсэн. Тэгэхээр энэ 30-аас хасах нь 15-ыг үржих нь 2, хуваах нь 3 буюу 30-аас хасах нь 10 болно гэсэн. Тэгэхээр энэ манайхаар 20 гарах юм шиг байна. 20 кНм метр куб гарах юм шиг байна гэж. За ингээд нэгэнт бид нар зорилгодоо нэг алхмаар бол хүртсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бидний зорилго юу байсан бэ гэхээр тухайн тулгуур дээр үүсэж байгаа эргэлтийн өнцөг тахилтыг бол тодорхойлох шаардлагатай байсан. За үүний тулд бид нар энэ хоёрыг тодорхойлохыг бол зорьсон. За энэ ямар зорилгын дагуу энэ явж гинэ вэ гэхээр бид нар график аналитик аргаар энэ бодлого бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар эхний тохиолдолд хөндлөн хүчийг тодорхойлъё гэж үзэх юм бол манай тохиолдолд хөндлөн хүч маань өөрөөр хэлбэл энэ гэсэн үг. Тэгэхээр манайхаар QFC бол гэсэн. Үүнийг хуваах нь EX байдаг. Энэ юутай тэнцүү байдаг вэ гэхээр тухайн цагийн эргэлтийн өнцгтөө тэнцүү байдаг. Тэгэхээр бидний зорилго бол энэ байсан. За тэгвэл бид нар энийг одоо ашиглая гэсэн үг. Тэгэхээр манайхаар QF гэж. Энэ QF гэдэг чинь өөрөө хөндлөн хүч. Хөндлөн хүчин дээр төвлөрсөн хүч байж болдог, реакцийн хүчнүүд байж болдог, тархмал ачаалж орж болдог. Тэгэхээр бидний зорилго юу гэхээр С цэгийн реакцийг олдсон учраас би нэг хөндлөн хүчийг олдсон гэж хэлж болно гэсэн үг. Тэгэхээр энэ манайхаар юу гэсэн үг вэ гэхээр манайхаар одоо эндээс харуул RC-г оруулна гэсэн үг. Тэгэхээр хасах тэмдэгтээ RFC хуваах нь EX гэж орж байна. За эндээс яагаад хасах тэмдэгтэйг авч байгаа гэж. Тэгэхээр огтлын дүрмэн дээр бид баруун гар талаас доошо чиглэлтэй хөндлөн хүчийг бид нэмэхээр авдаг. Тэгвэл манай тохиолдолд энэ дээшээ чиглэлтэй байна шүү дээ. Тэгэхээр бид энэ тэмдгийн дүрмээс эсрэг болчихно гэсэн үг. Тэгэхээр хасах гэсэн. Тэгвэл хасах тэмдэгтээ
FC хуваах нь EX буюу манайхаар RF чинь өөрөө хэд байгаа вэ? Хас харуунтай бас хасгасхын нэмэх болно гэсэн үг. Тэгэхээр манайхаар нэмэх үүнийг хуваах нь EX болно гэсэн. За ингээд бидний зорилго бол энд хүрээд биелж байна гэсэн санаа. Өөрөөр хэлбэл CC-ийн эргэлтийн өнцөг бол нэмэх 15-ыг хуваах нь EX болж байна гэсэн санаа. За тэгвэл дараагийн зорилго юу юм бэ гэж. Одоо дахилтыг тодорхойлох гэсэн. За дахилтыг тодорхойлно гэдэг бол MF-ийг хуваах нь EX гэж тодорхойлогдох болов. Энэ манайхаар юу вэ гэхээр VC-ийн дахилт юм а гэсэн санаа. За тэгвэл манайхаар энэ юу юм бэ гэж. MF-ийг бид нар олсон. Мэдээж олсон. Энэ бол манайхаар 20 байсан. Тэгэхээр манайхаар 20-ыг хуваах нь EX болж байна гэсэн санаа. EX болж байна гэсэн. За ингээд бидний зорилго энд хүрээд биеллээ. Тэгэхээр бид нар сул үзүр буюу C-цэг дээр үүсэх эргэлтийн өнцөг болон дахилтыг тодорхойллоо. Тэгэхээр эндээс бид нар нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ дээр орлуулахдаа огтлын дүрмээ бас харах нэ. Тэгэхээр энэ мэдээж RF-ийг бид доош нь чиглүүлэлтэд бодсон байсан бол энийг нэмэхээр авах байсан. Гэтэл тэмдгийн дүрм түүнээсээ доошоо байл нэмэх, дээшээ байл хасах гэдэг дүрмээрээ энэ бол хасах болсон. Тэгэхээр үндсэн хариун дээр нөгөө хас 15 байсан учраас хасгасгыг нэмэх гэдэг эндээс ялах эерэг үр дүн гарч байна гэж. За ингээд бид нар сул үзүүр дээр үүсэж байгаа эргэлтийн үнц дахилтыг бол график аналитик аргаар тодорхойллоо.